За танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэхүү бичлэгээр 5 толгой хувьцаат компани сүүлийн 5 жилийн орлого болон цэвэр ашигын үзүүлэлт түүнчлэн ногдол ашигын мэдээлэлээр үндэслээд 25 оны жилийн цэвэр орлого ашиг, за мөн 25 оны цэвэр ашигаас 26 онд хэдийн хэмжээний ногдол ашиг өгөх юм бэ гэсэн өөрийн таамага та бүхэнтэй хуваалцах гэсэн. За энэхүү бичлэгийг бол дөнгөж энэ зах зээлийг сонирхож эхэлж байгаа юм хүмүүс зориулсан шүү. За 3 хэсэг харагдаж байна. Сүүлийн 2 бол 2024-25 гэсэн энэ хэсэг болон за энэ хэсгүүд бол энэ ихний хэсгийн мэдээллийг боловсруулж таамаг дэвшүүлэхэд шаардлагатай үндэслэл болсон мэдээллүүд юм. Тухайлбал хамгийн сүүлийнх бол 5 толгой компани 11 сарын 20 хүртэлх 25 оны биржийн арилжааны мэдээлэл байна. Огноо нь байж байна. За дүн нь байж байна. Ингээд Монгол банкны дундаж ханшиг ойролцоогоор аваад ингээд бол 11 сарын 20 хүртэл 1.2 их найд төгрөгийн за биржийн арилжаа хийгдсэн байна. Тэгвэл 24 онд нийт борлуулалтын орлогын хэдэн хувь нь биржийн арилжаагаар дамжиж ирсэн бэ гэх юм бол энд 77 орчим хувь гэж гарч байгаа. Тэгэхээр эндээсээ жишгээр тооцоогоор 25 оны хүлээгдэж буй нийт орлого бол 1.6 их найд орчим төгрөг. За гэхдээ мэдээж энэ бол таамаг учраас яг өмнөх жилийн шиг дотоодын биржийн арилжаа явагдана гэсэн үг биш. Бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд энэ биржийн арилжааны дүнг бол 11 сарын 20 хүртэлх тоогоор авсан байгаа. Тэгэхээр магадгүй 12 сард маш их хэмжээний биржийн арилжаа хийгдэж болох юм. Эсвэл огт биржийн арилжаа хийгдэхгүй ч байж болно тийм ээ. За хэн нэг зүйлийг хэлэхэд энэ маань бол за ялангуяа энэ хөрөнгийн зах зээл хувьцааг сонирхож энэ зах зээл рүү орж байгаа та ийм байдлаар сонирхсан компанийнхаа тоон үзүүлэлтүүдийг сүүлийн ялангуяа 3-аас 5 жилийн тоон үзүүлэлтээр үндэслээд эх онуудынх нь таамаглалаа гэж гаргаж болох юм шүү. Тэгээд энэ бол санхүүгийн зөвлөгөө биш, зөвхөн миний өөрийн хувийн таамаг гэдгийг анхааруулъя. За энэ хэсэгт бол ерөөсөө энэ хоёр хэсэгтэй. За эхлээд бол орлого болон ашгийг нь таамаглан, за хоёрт нь мэдээж ногдол ашгийг нь. Тэгээд үзүүлэлтүүд нь бол сүүлийн өнгөрсөн 5 жилийнх нь тоонууд байгаа. За 2020 онд 254 тэрбум, за 21 онд 180 тэрбум ингэж явсаар байгаад 24 онд 1.2 их найт төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж ирсэн 5 толгой. За энэ нь бол 20 оныхоос бараг 5 дахин өссөн өндөр үзүүлэлт байна. За энд бол цэвэр ашигуд нь харж байна. Тэгэхээр гарагдаж байна. За ашигын марж буюу 100 төгрөгийн борлуулалт хийхэд хэдэн төгрөгийн ашиг олж байгаа юм бэ гэдгийг энд харуулж байна. За 20 онд 12% байсан бол 21 онд буурсан 8.4%. Цэвэр ашигын энэ үзүүлэлт буурна гэдэг чинь энд өртөг зардал нэмэгдсэн л гэсэн үг тийм. За 41%, 41.7% энд бол зардлаа магадгүй маш их хэмнэж чадсан. За эсвэл нүүрсний үнийн өсөлт нөлөөсөн байж болно. За ингээд сүүлийн 5 жилийн дунджаар авахад бол нэг 26.5% ашигын маржтай гарсан байна. За сүүлийн 3 жилээр авч үзэх юм бол 37.2%. За эндээсээ би дундажлаад 33 орчим хувийн цэвэр ашигтай ажиллах юм байна гэсэн таамаг дэвшүүлээд 25 оны орлого дээр юм 3 хувилбар гаргасан. Эхнийх нь бол 1.4 их найд. За хоёр дахь нь 1.6 их найд, гурав дахь нь 1.8 их найд. За энэ огооруулсан хэсэг дээрээ бол нэлээд өндөр байгаа гэсэн үг. За тэгээ 33% ийм марчтай ажиллана гэх юм бол 528 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг. За тэгээ эндээсээ одоо цэвэр ашигын таамагаа гаргаад ирсэн юм чинь. За энийг яаж гаргасан бэ гэхээр энд байгаа дахин хэлье. 24 онд нийт борлуулалтын орлогын 77%-ийг биржээр арилжаалж байсан, 23%-ийг дотоодын арилжаа эзэлж байсан тэр жишгээр тооцоод ингэж гаргасан байгаа шүү. За одоо цэвэр ашигын таамаглалуудаа гаргацсан юм чинь хэдүүлээ. Ногдол ашигынхаа өнгөрсөн 5 жилийн мэдээллийг гаргаад мөн дээрээ үндэслээд эх оны ногдол ашигын таамагаа гаргана. За ногдол ашиг олголтын үзүүлэлтүүд сүүлийн 5 жилээр 20 онд 18.8 тэрбум төгрөг. За энэ нь бол цэвэр ашигын 60%-ийг тарааж байсан юм байна. За 24 онд бол 366.5 тэрбум төгрөг. За 88.9% бараг 90% тарааж байсан. За энэ 5 толгой бол за ялангуяа хаан банкыг IPO хийхээс өмнө бол ногдол ашиг олголтоороо тэргүүлдэг юм компани байсан. За тэгээ маш өндөр хэмжээний буюу дунджаар сүүлийн 5 жилийн дунджаар 82%, сүүлийн 3 жилийн дунджаар 84% юм цэвэр ашигынхаа ийм хувийг ногдол ашигаар тараадаг гэсэн үг. За ингээд нийт сүүлийн 5 жил 953 бараг 1 их найт төгрөгийн ногдол ашиг тараасан байна те. За энэ дээр нэг ч хувьцаанд тарааж байсан ногдол ашигын дүн байна. Татврын өмнөх дүн. Тухайлбал өнгөрсөн онд бол нэг ч хувьцаанд 6960 төгрөгийг тарааж байсан байх нэ.
За ингээд ногдол ашигла олголтын хувь нь энд байж байна. За ингээд цэвэр ашигынхаа 3 таамгийг оруулчаад эндээсээ цэвэр ашигынхаа 82%-ийг ногдол ашигаараа тараана гэж таамагласан. За энэ маань бол сүүлийн 5 жилийн ногдол ашиг тараалтын хувь дээр үндэслээд ингэж тооцсон. За ингээд хамгийн бага үе 462 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах юм бол за энэ маань тэгвэл орлого нь 1.4 их найтай. Одоо хэдийн 1.2 их найтай орлого болсон байгаа. За ингэх юм бол нэг ч хувьцаанд 7200 төгрөг. За миний хамгийн итгэлтэй байгаа магадлал өндөр байгаа энэ таамаг 528 тэрбум төгрөгийн цэвэр ашиг. Борлуулалтын орлого 1.6 их найд. Ингэх юм бол нэг ч хувьцаанд 8200 орчим төгрөг. За хамгийн өндөртөө бол 1.8 их найдын борлуулалтын орлоготой. Тэгээд цэвэр ашигын маржаар нь тооцох юм бол за 487 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад 9200 орчим төгрөгийн нэг ч хувьцаанд ногдол ашиг тараах болов гэсэн юм 3 таамагтай байна. За тэгээд дахин хэлэхэд энэ бол санхүүгийн зөвлөгөө биш. Зөвхөн миний таамаг. За 8200 орчим нэг ч хувьцаанд 8200 орчим төгрөгийн ногдол ашиг тараах болов гэсэн ийм таамаг дээр бол илүү их магадaltaй байгаа. Тэнд энэ бичлэг таалагдсан бол сувгийг минь заавал дагаараа. Тэгээд 7 хоног тутмынхаа өргөнгийн зах зээлийн товч мэдээллийг аваарай. За иймэрхүү мэдээллүүд авахыг хүсвэл тэр компанийнхаа нэрийг нь комент хэсэгт бичээрэй.